Өдрийн мэндийн хүргэе үзэгчдээ VTV Live өдрийн хөтөлбөр маань үргэлжлэн хурж байна. За яг одоо зочны цаг манаас үргэлжлэн хүрэх гэж байна. За тэгэхээр яг одоо манай студид Монголын залуучуудын холбооны дэргэдэх сургалт судалгааны полис төвийн захирал Эрдэнэ гэрэл хүрэлцэрсэн байна. Өдрийн мэндийн хүргэе. За баярлалаа. За тэгэхээр Монголын залуучуудын холбооноос уламжлалгын зохион байгуулагдаж ирсэн залуу хүн цуврал лекц 8 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. За тэгэхээр энэ жилийн онцлог өмнөх жилүүдээс юугаараа ялгаатай юм бэ? Тэр талаар яриа эхлэе. За тэгэхээр Монголын залуучуудын холбоо 2016 оны 16-аас 17 оны хичээлийн жилийг одоо нэг тийм өвөрмөц онцлогтойгоор хийж эхлүүлж байгаа. Тэгээ ямар онцлогтой ямар одоо юу болж байна вэ гэхээр эхнийх нь бол залуу хосуудад зориулагдсан хэлбэр хийж байгаа. За тэгээд яг ямар төрлийн арга хэмжээнүүд энэ зохион байгуулагдах вэ гэхээр одоо юу гэдгийг яг хамгийн анхных нь ихтгэл маань бол одоо яг тийм залуу асуудын үнцэн те үерхлийн үнцэн гэдэг ийм зүйлүүдийг нэлээд тодтогч хэлбэрээр явж байгаа. Тэгээд улсын драмын Эрдэнэ театрынхаа хамт олонтой хамтаад яг өнөөдөр 9 дугаар сарын 29-ний өдөр 17 цагаас улсын драмын Эрдэнэ театр дээр одоо энэ арга хэмжээгээ зохион байгуулж байгаа. Улсын драмын Эрдэнэ театрынхан маань залуун цуврал лекцийн дараагаар Ромео Жулиета гэдэг одоо сонгодог жүжигийг залуучуудтай хөнгөлөлтөй өнөр тавлаж бас нийгмийн хариуцлага хэрэгжүүлж ингэж ажиллаж байгаа юм болж байна да. За залуу хүн цуврал лекцийн ач холбогдлын талаар үзэгчдээ ер нь тайлбарлавал. Залуу хүн цуврал лекц бол ямар ч байсан залуучуудын өнөөгийн нөхцөлд өөрсдийнхөө хийж байгаа бүтээж байгаа зүйлээ бусад залуучуудаа хуваалцах. За дээрэс нь магадгүй ингээд оролцож байгаа хүмүүсүүдэд харах юм бол бас нэлээд нийгэмд манлайлж байгаа лидер хийж явж байгаа залуучууд байдаг. Тэгэхээр энэ залуучууд маань ямар очтой гэхээр өөрсдөө хийсэн бүтээсэн тэр туршлагуудаа тэр зүйлүүдээ бусад залуучуудаа хуваалцаж бусад нь тэндээс юм урам иш хүч мотивац аваасаа гэдэг ийм үүднээс л үндсэндээ арга хэмжээний зохион байгуулагддаг. Тэгээ зарим одоо манай залуучууд ярьдаг зүгээр энгийн нэг сайхан залуу хүнийг оруулаач танаа дандаа юм амжилттай явж байгаа хүмүүсийг оруулах юм а гэдэг ингэж байгаа тохиолдол бас байдаг. Тэгээ бид нар энгийн залуучууд ч гэсэн бас тэр дотор хамрагдаж байгаа хамрагдах боломжтой байгаа гэдгийг бас энэ цэцэрэнд хэлхийг хүсэж байна. За энэ 8 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа лекцийн маань хувьд хэдий хүртэл үргэлжлэн цуврал хэлбэрээр явах вэ? За лекц өөрөө 7 хоног болгоны 5 дахь өдөр хийгддэг. Тэгээ энэ удаагийнх нь бол бид нар улсын драмын Эрдэнэ театрынхаа нэг юм тайзны чөлөө цаг гэдэг юмнуудтай шалтгаалаад 4 дахь өдөр хийж байгаа. Эх 7 хоногоос бол 7 хоног болгоны баасан гарагт Монголын залуучуудын холбооны доотлолт залуус танхимдаа. Тэгээ нэг юмыг бас анхаарах хэрэгтэй үн төлбөргүй хийгддэг. За тэгэхээр 2016 оны одоо энэ удаагийн лекц маань ямар төрлөөр яг явах гэж байгаа юм болоо? Хандлага, эерэг хандлагын өөрчлөлт нөлөө гэсэн сэдвээр одоо эхний маань зочин бол манай залуучуудаа сайн мэдэх бах Леди төвийн залуу хатагтаануудын сургуулийн лектор багш гээд Эрдэнэ талаг гээд залуу маань орж байгаа. За тэгээд бас энэ удаагийн лекцийн нэг их тийм онцлогтой юм байгаа. Бид нэр нээлттэй маш олон юм хөнгөлтүүдийг залуучуудад олгох үүднээс одоо нэлээд олон байгууллагуудтай ирсэн. Тэгээд тэр дундаа одоо юу гэдгийг фитнес клубүүдэд хөнгөлөлттэйгээр одоо оролцох боломж бүрдэж байна. Энэ залуун цуврал лекцэнд оролцсон залуучууд тий. За дээрэс нь коллектив гэдэг хувийн манлайлалын сургалтын төвүүдэд хөнгөлөлттэйгээр. За дээрэс нь Монголын залуучуудын албаны дэргэдэх аялал жуулчлалын хөгжлийн төв, залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв гэж байгууллага байдаг. Тэгээ энэ байгууллага жишээлх юм бол хосороо манжуурлуу бас хөнгөлөлттэй аялах эрхийн бичиг өгч байгаа тий. За дээрэс нь бас нэг яг их өрмөц юм нэг ихлээр яг полиси төвийн хувьд бол Монголын залуучуудын албаны одоо дэргэдэх байгууллага сургалт судалгааг хариуцдаг. Тэгээд полиси төвийн одоо мега скилс гэдэг нэг шинэ сургалтын одоо хөтөлбөр санал болгож байгаа залуучуудтай. Тэгээд тэр хөтөлбөр нь яг энэ залуу хүн цуврал лекцэнд хамрагдсан залуучуудад хамааралтай. Тэгээд нийтдээ 2-7 хоногийн хугацаанд 10 өдөр одоо сургалт зохион байгуулагдана. За тэгээ энэ сургалтанд нь хэм байгаа гэхээр яг л нэг манай залуучуудын бас нэг яриагийн сонсч юмсан сургалтанд нь сууж юмсан гэдэг их олон хүмүүс байгаа. Жишээлх юм бол Монголын оюун ухааны академи захирал Хатанбаатар.
За хатнаа маань тогтоолттой хэрхэн сайжруулж тэгээ тэрийгэ сурлагатай хэрхэн эргээр ашиглах уу гэдэг ийм сэдв агуулгатай хичээлээ заан. За дээрээс нь сэтгэл зүйч гэдэг Наранбаатар. За Наранбаатар маань яг залуу асуудалд зориулаад за дээрээс нь залуучуудад зориулаад амжилт гаргах сэтгэл зүй гэдэг сэдвээр лекц уншина. За Franklin Covey гэдэг олон улсын хувийн хөгжлийн их мундаг сургалтын франчайзингийг Монголд оруулж ирсэн байгаа. Сайн баяр маань. За дээрээс нь стартап гэдэг одоо залуучууд маш олон залуучууд гарааны бизнес эрхээ ажиглах вэ гэдэг ингээд бодцсон сууж байгаа. Тэгээд яаж гарааны бизнесийг амжилттай эхлүүлэх вэ гэдэг сэдвээр одоо гих мэтчлэнгээр ингээд маш олон хүмүүс одоо нөгөө бүгдээрнгийнх нь сургалтын дээр очиж суухлаар санхүүгийн хувьд хэцүү байдаг бол одоо бүгдээрнгийн нэг дараа ингээд бид нар цуглуулад санал тавиад ингээд аваад ирчихсэн. Яас ташрамд хэлгээд энэ саналыг мань хүлээж авсан дараах сургагч нартай бүгдээрэнд маш их баярлалаа. Залуучдынхаа өмнөөс. Сайн нөгөө сургалт зохион байгуулна гэлээ штэ. Одоо тэр сургалтанд одоо лекцэнд хамрагдсан хүүхдүүд одоо оюутан залуучуудаас бас шаардлага тавьж хамруулах уу? Хамгийн ихний шаардлага бол та залуу цуврал лекцэндээ оролцож байгаа. За тэгээд цуврал лекцэнд хамрагдсан бүх хүүхдүүдэд тэнцэн Потемк одоо юу гэдэг нэг суралцах эрхэм бичгийг нь олгож байгаа. За дээрэс нь бас нөгөө сошиалар бас бид нар зарын нийлээ явуулж байгаа. Тэнгүүд юу гэдэг явуулж байгаа зарн дээр лекцэнд сууж амжих байна. Гэхдээ наа сургалтанд ч суумаар байна. Хүүхдэд суулгамаар байна гэсэн эцэгчүүд их олон байгаа. Тэгэхээр бид нар за ямар ч байсан окей та нар маань тэгээд 10 дугаар сарын 3-ны өдөр сургалт эхлэхээс өмнө Монголын залуучдын холбооны постууд дээрээс за эсвэл сургалт судалгааны policy төв гэсэн пэйж рүү яваад орохоор Google формоор бүртгэж байгаа. Тэрүүгээрээ бүртгүүлээд бас болно гэсэн үг. Сургалтанд хүний тоо заасан байгаа юу хязгаартай юу? Хүний тоо хязгаартай. За би бол нэг юм аягүй сайн мэдчихэв. Хамгийн ихний ангид дээр нь 7 хүн л үлдсэн байсан. Ааха. Тэгэхээр одоо дараагийнх нь анги. Энд чинь нэг Улсын драмын Эрдмийн театр дээр бол бараг ойролцоогоор 550 орчим хүн сууж байгаа. Тэгээд тэднээс маань ингээд сургалтанд суух хэвээр залуучуудаа гэдэг ихлээр ингээд ангиуд нь гараа яваад байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол нэг л удаа зохион байгуулагдана. Тэгээ амжаад бүртгүүлээрэй л гэдэг юм аа. Энэ сургалт нь өөрөө 300 мянган төгрөгийн үнэтэй байсныг бид нар 70% өнгөлөөд 90 мянган төгрөгөөр 2-7 хоног. Маш том боломжийг нэгжсэн юм тийм. Тий. За тэгэхээр хоёлаа Ряма Жулитай жүжигээс өнөөдөр тоглох гэж байгаа юм чинь. Олон улсын бас томоохон жүжиг гэдгийг хүн болгон мэднэ. Тэгэхээр ямар үнээр өнөөдөр тоглох гэж байгаа вэ? Ганцхан өнөөдөр бас өнөөдөр бол яг энэ залуун цуврал лекцтэй хамааралтай хүмүүст л тоглогдож байгаа. Тэрэнд оролцохыг хүссэн залуучуудад. За тэгээд үнэн нь бол Улсын драмын Эрдмийн театрын маань яг залуучууд энэ зориулаад 10 мянган төгрөгөөр тухайн жүжигийг тоглож өгч байгаа. Хамтран ажиллаж байгаа уран бүтээлчдийн талаараа мэдээлэл өгөөч. За уран бүтээлчд мэдээж Улсын драмын Эрдмийн театрын маань залуучууд байж байгаа. Тэ уран бүтээлчд байж байна. За дээрэс нь бид нар эх одоо 7 хоногудад оролцож байгаа юмуд байгаа. Зочид маань байгаа. Одоо жишээлх юм бол хамгийн энэний дараагийн 7 хоногоос жишээлбэл манай нэг олимпийн хүрэл медальт Атгамдлаа маань тий. За тэгээд дээрэс нь нөгөө загвар өмлөгч Монголд маань гих мэтчлэн ингээд олонний алдартай бас дажгүй сайн амжилттай явж байгаа. Энэ залуучууд маань өөрсдийнхээ амжилтын тухай бусдад хаваалцахаар ийм төлөвлөгөөтэй байж байгаа да. Тэгэхээр ер нь бол залуу хүн цуврал лекцийн одоо лекцийг зохион байгуулж байгаа хүний зүгээс ч юм уу залуучуудаас уриалгыг төвшүүлвэл юу гэж хэлэх вэ? Би нэг гэмиг хүмүүст аягүй хэлэх үстэй. Тэрний ихлээр амжилт гаргах, амжилт гэдэг бол өөрөө амжихын нэр. Тэгэхээр амжиж энэ үйл ажиллагаануудад хамрагдаарай. За Монголын залуучдын холбоо бол 95 жилийн түүхтэй байгууллага. Үе түүхэн хугацаанд байнга залуучуудтай хөнгөлөлттэй тий одоо аль болохоор үнэгүй ингээд энэ боломжийг хангаж аливаа арга хэмжээнүүдийг зохион байгуулах тэднийх эрх шигшгийг хамгаалахын төлөө явдаг. Тэгэхээр энэ удаад ч гэсэн бас яг ингээд залуун цуврал лекцэл жил болгон байнга ингээд өрнжөөдөг учраас одоо энэ олдж байгаа боломжууд дээрээ ингээд сэргэлэн тий ахаачтай амжаад ингээд байнга оролцож байгаарай л гэж хэлэх бай. Тэгэхээр Монголын залуучдын холбооноос бас энэ сарыг тархиад чөлөөлөе энэ сар болгосон байгаа. Тэгэхээр энэ нэрийн дор арга хэмжээ бас ямар арга хэмжээ зохион байгуулах. Тий, одоо энэ сар маань нөгөө өөрөө тархиад чөлөөлөе гэдэг нэртэй ураатай болчихлоор ер нь бол залуучуудыг
илүү задгаа сэтгэх тий бүтээлч байх гэдэг юм руу өрөөж дуудаж байгаа. Монголын залуучуудын холбооны 10 бүтэн жил нь 12 сар гэдээ хуваагдахлаар сар болгоно нэг үрээтэй байдаг. Цохилттой үйл ажиллагаануудыг залуучуудтай хамтдаж хийдэг гэсэн үг. Тэгэхээр энэ удаагийнхан тархиа чөлөөллүүдээр мэдээж юу явж байна? Залуу хүн цуврал лекц явж байна. За араас нь бас хайрын шүлгийн цагаан уул наадам. Энэ 10 сарын 7-нд үндсэндээ бол цагаан уул наадам маань шалгаруулалт нь одоо өөрөлдвөл тэмцээн явж байгаа. Тэрнээс өмнө Монголын залуучуудын албан дээр бас шүлгийг файлаар болон хэвлэмэл байдлаар хүлээж авч байгаа. Энэ цагаан уул наадмын хувьд бол ер нь бол 2 сар зохион байгуулагддаг байсан. Нөгөө нэг хайрын сар энэ төр гэдэг. За тэгтэл харамсалтай сайн нөгөө нэг сонгуул гэдэг юмтайгаа уялдаад аливаа юм төлөрсөн арга хэмжээнүүдийг зохион байгуулж болохоо болчиход ингээ хойшлогдсон байж чад одоо энэ 10 сард амжиж үрдээрээ зохион байгуулъя гэдэг ингээд явж байгаа. Тэр шүлгийн одоо тэмцээн наадмын манаас онцлог нь юу юм болоо? Бас ямар хүмүүс оролцож болох вэ? Тэр талаараа мэдээлэл өгвөл. За би сая нөгөө нэг бид нар ажил ихтэй хоорондоо уулзч амжихгүй. Busy man лөө одоо манай нөгөө нэг Ахмад хөтлөгч гадаад мэдээний тий. Тэгээд манай эрхэм уран бүтээлч бол жишээлх юм бол шүлгээ авчирж өгч байсан. Тэгээ орж ирэхдээ бас би бол хамгийн залуу шүлэгч шүү гэж нэрэгээд гарсан байсан. Тэгэхээр ер нь бол маш олон залуучууд энийг бол их олон хүмүүс одоо утга зохиолын салбарт өөрийгөө таниулж харуулах боломж бүрдэж байгаа. Одоо тийм шат гэж бол хардаг. Тэгэхээр онцлог нь бол өөрөө шин залуу уран бүтээлчтэй утга зохиолын салбарт гарч ирж байгаа, хүч сорж байгаа, хүч сорихоор бэлтгэж байгаа энэ залуучуудад тэр авиас бэлгийг нээж өгөх нэг анхны алхам гэж бол харж байна. Тус наадмын бас онцлог нь ярьчлаа. Тэгэхээр бас шагналын сангийн нууцшуул хэлж болох уу? За шагналын сангийн хувьд бол мэдээж ивент гэрч байгууллагууд энэ төргээд олон хүмүүсүүд байгаа. За цом энтер нь бол гарцсан байлээ. Хэвлэгдээ ингээд хэвлэлтээс аваад түрээд ирсэн юмсан. За яг доторх нөгөө нэг тэр дүнгуудын тухайд бол хэлэх боломжгүй тий. Тэгэхээр бол Монголын залуучуудын холбооноос сар болгоныг бас аян болгож яаж байгаа юм бол 10 сарын ер нь ямар одоо нэрийн дор уриалга гаргаад бас аян зохион байгуулах юм байна. Сар сарынх нь яг тухайн ингээд саруудтай зарлагдаа гараа авчтай. Тэгэхээр одоо удахгүй маргааш нэг өдрөөс 10 сарын үндсэн концепцнууд нь бол гараа авчна л гэсэн үг. Тэгээ ер нь бол манай үзэгчид Монголын залуучуудын холбооны Facebook, сошиал орчинд Twitter тий, Facebook гэдэг ингээд энэ өнөөдөр пэйжүүд дээр идэвхтэй байж хад бол мэдээлэлүүд байнга л явж байгаа. Тэрнээс хараа мэдчихэж байна. За тэгэхээр өнөөдөр бол маш олон бас тэмдэглэлт өдрүүд гэх юм одоо тохиож байгаа өдөр байна. Манай телевизийн хувьд 1 жилийн ой манаас өнөөдөр тохиож байгаа. Мөн одоо Рома Жулита олон улсын жүжиг манаас өнөөдөр 17 цагаас Улсын дараамны Эрдмийн театр дээр бас тоглогдох юм байна. Танай телевизийнхэндээ бас баяр мэнд хүргэе. Амжилт хүсье. Баярлалаа. Тэгэхээр ер нь одоо бид хоёрын ярилцлага цаг энэ түрээд өндөрлөх төхөж байна. Тэгэхээр танай холбооны зүгээс цаашдаа хийгдэх гэж байгаа арга хэмжээ болон ажлуудлын энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл. Монголын залуучуудын холбооны хувьд бол одоо энэ удаад яг энэ 16 оны тусдал хэд хэдэн томоохон арга хэмжээнүүдийг төлөвлөсөн байна. Тэр дундаа бас нэг их олзорхоштой юм юм гэхлээр хүүхэд гэр бүл залуучуудын гэдэг ийм логотоор өөрөлдвөл залуучуудын тусгаас агентлаг гараад ирлээ. Тэгэхээр энэ агентлагтайгаа бид илүү их бас ойрхон ажиллах төлөвлөгөөтэй байна. Хоёрдугаарт Монголын залуучуудын албаа бүтцбүрэлдэхүүний хувьд сая гүйцэтгэхээр удирддаг хүмүүсүүд маань тодорхой хэмжээгээр шинжилгээтэй солигдсон. Тэгээ энэтэй уялдуулаад шинэ удирдлагууд, шинэ бүтцийн хувьд бол стратеги арай өөр хэлбэрээр тодорхойлж ерөн залуучуудад бодлогын төвчний асуудлууд дээр нэлээд төлөвлөгөө анхаарч ажиллах ийм төлөвлөгөөтэй явж байна. За дээрэс нь яг залуучуудын талаар дагнсан судалдаг ийм байгууллага болох зорилтуудыг төвшүүлээд ингээ явж байгаа. За мэдээж Монголын залуучуудын албаны дэрэгдэх байгууллагууд байдаг. За залуучуудын хөдөлмөрийн төв бирж, за дээрэс нь залуучуудын хөгжлийн полиси төв тий, аялал жуулчлалын хөгжлийн төв гэх мэтчлэн. За дээрэс нь Монголын залуучуудын албаа яг залуучуудын асуудлуудыг тулгамдсан асуудлуудыг хөндсөн одоо 16 байнгын хороо гэдэг юмтай болсон. Байгууллагатай болсон тийм. Тэгэхээр 16 байнгын хороод маань ч гэсэн сая шинэ удирдлага бүтц бүрэлдэхүүнтэйгээ уулзалтаж саналаа солилцоод үйл ажиллагаан дээр дахиад нэг арай
ребрендинг хийж өөрчлөлт хийхээр ингээд зорж ажиллаа явж байгаа. За баярлалаа. Үе тэгвэл аяв өдрийн хөтөлбөрийн маань зочны цагаар Монголын залуучуудын холбооны дэргэдэх сургалт судалгааны полиси төвийн захирал Эрдэнэ Гэрэл оролцлоо. Танд баярлалаа.